За hi guys, энэ удаагийн бичлэгээр Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотын цаг агаарын талаар мэдээлэл өргөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэглэг орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэглэг урцгаая. За хамгийн ихний сонгож авсан үйлдэл нь болохоор хавар байгаа. За хавар нь бол 3-5 сарын хооронд бол болдог. За өдөртөө ихэвчлэн 19 градусаас 24 градус хүртэл бол хаалдаг. За оройдоо бол 11 градусаас 15 градус хүртэл бол цэрүүхэн бол болчдөг ийм үйлдэл байгаа тийм. За Лос Анжелес хотын хувьд бол аялахад бол нэлээд тохиромжтой үйлдэлүүдийн нэг гэж бол ойлгож болно. За борооны хувьд бол ер нь бол энэ хүү хотод болохоор жилийн 4 өдрийн турш бол нэг их бороо ороод байдгүй. За бороо орох юм бол өвлийн удирдлагаар л нэг ганц нэг хэн ороод бол орно. За бүтэн жилийн хугацаанд бол 3-4 удаа л бороо ордог бол тийм газар бол байгаад байгаа. За яг энэ хаврын үеэр бол хот бол хамгийн чадах хэрээр бол ногоордог. За гэхдээ ногоороод бол одоо юу гэдэг юм. Солонгос, Япон, Вьетнам, Таиландын тэр хэмжээний бол ерөөсөө ногоорохгүй, ерөнхийдөө л нэг жоохон ногоордог. Учир нь бол Лос Анжелес хот маань болохоор өөрөө болохоор цөл газар байгаа. Хэдий далайн эрэгтэй ч гэсэн ерөнхийдөө бол цөл гэж бол ойлгох хэрэгтэй. За тийм учраас бол өдөртөө бол ерөнхийдөө бол тийм хуурай халуун одоо яг Монголын одоо зунтай бол нэлээд ойролцоо тийм хуурай халуун болж өнгөрдөг тийм газар байгаа. За хаврын үйлдэлээр бол та аль болох гадаа байгаа үзүүрүүлэн үзүүл зүгээр яг цаг агаарын хувьд тэр одоо тохиромжтой температуртай. За түүнээс гадна бол нэлээд ногоорсон байдаг учраас ялангуяа одоо Hollywood Sign, Beverly Hills, Universal Studios, Santa Monica, Griffin Observatory ч юм уу ийм хүү газруудаар явхад бол аялалт бол яг нэлээд тохирсон гоё үйлдэл нь бол гэж хэлж болно. За тэгээд далайн хэрэглүүгөө дөхөх тусмаа бол аль болох юм сэрүүхэн бол салхитай болж ирдэг бол байгаад байгаа. За аяллаа яг өөх мэдрэмжийн хувьд бол хит бол халуун бол биш. За аялал жуулчлалаар явж байгаа хүмүүсийн ч гэсэн хит олон хүнтэй биш. Яг л тийм таарсан бол байдаг. За зураг агуулхад бол маш тохиромжтой, маш гоё газар байгаа. Учир нь бол тэнгэрд бол хэр барагтаал үйл бол хурдаггүй, үргэлж бол нар гэж идэг. Тийм байгалийн гэрэлтэй маш гоё зураг даруулах боломжтой тийм газар гэсэн. За авч явах хувцсны хувьд бол футболк болон шорт бол мэдээж. За гэхдээ бас нингэн цанд джинс бол оройн цагаар бол өмсөхөд бол тохиромжтой учраас эдгээрийг бас авч явах бол хэрэгтэй. За ялангуяа 3-5 сарын хооронд бол 4 болон 5 дугаар сард нь очвол их зүгээр 3 сард бол баг зэрэг бол тийм сэрүүхэн бол байж идэг. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал нь заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гэд нийт хэдэн дөрвний зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтаа шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За дараагийн сонгож авсан үйлдэл нь болохоор 100 байгаа. За 100-ны хувьд бол 6-аас 8 сарын хооронд бол болдог. За яг энэ үеэр бол Лос Анжелес хот бол өөрөө бол маш халуун. За дээрээс нь маш хуурай. За тэгээд маш их нар гардаг. За уур амьсгалын хувьд бол нэлээд амралтын уур амьсгалтай бол болцдог. За өдөртөө ихэхдээ бол 26-аас 29 градус хүртэл бол халдаг. За зарим өдрүүдэд бол хотын төв болон яг вайли хэсгээр бол бүр 35 градус. За түүнээс ч дээш одоо халах бол боломжтой байдаг. За харин одоо яг нөгөө далайн эргүүдээрээ буюу Санта Моника Бич, Венис Бич, за Малибу зэрэг энэ газруудаар бол харьцангуй бол сэрүүхэн салхитай бол байдаг бахнэ. За аяллаа одоо яг өөх мэдрэмжийн хувьд бол далайн эрг болон Rooftop, Disneyland, Universal Park, Six Flags ч юм уу эсвэл гадаа зохион байгуулж байгаа одоо юм концерт, үзүүр үйлчлэгнүүдийг аль болох оройн цагаар очиж үзэх юм бол илүү тохиромжтой. За өдрийн цагаар очих юм бол ер нь маш халуун байдаг учраас та одоо нарны шил болон одоо малгай, за усыг нэлээсээ авч хөрөхтэй үүн дээр нэмэх нарны тус бол байнга бол хэрэг болно гэсэн. За авч явах хувцсны хувьд бол ерөөсөө шорт подолк, за тэгээд малгай одоо нарнаас хамгаалсан том юм даалгавар малгай бол ер нь нэлээд тэнд бол нэмэр болно. За гэхдээ нэг нэмгэн цамц өмнөд хоёр бол бас хэрэг болно. Яг оройн цагаар нар жаргасны дараа бол далайн эрэг орчмоор бол нэг цамц подологтой нэмгэн гэхдээ цамц бодлоготой явхад бол тохиромжтой бол тийм газар байгаа. За тэгээд тухайн газар маань болохоор ялангуяа 100 их мэдрэгддэг. Яг өдрөөр бол маш хуурай, маш халуун, ямар салхигүй байдаг мөртлөө нар жаргасны дараа бол нэлээд тийм чиглэг, за дээрээс нь баг зэрэг салхитай сэрүүхэн болчдөг өдөртөөгөө харьцуулахад. За дараагийн сонгож авсан үйлрэл бол намар.
За намрын хувьд бол 9-11 сарын хооронд бол болдог. За бас яг Лос Анжелес хотоор аялахад бол нэлээд тохиромжтой үйлдвэрлэлүүдийн нэг гэж бол ойлгож болно. За ялангуяа намрын ихэнх сар болох 9 сард бол яг зунтайгаа адилхан дулаан, заримдаа бол 30 градус хүртэл бол халах бол тохиолдлууд бол байдаг. Харин 10 дугаар сар бол 11 дугаар сар руу ороод ирэхээр айжмаар одоо цэрүүсээд өдөртөө бол ойролцоогоор 22-оос 27 градусын хооронд, оройд бол 12 градусаас 17 градус орчим бол цэрүүхэн бол болдог байна. За яг энэ үеэр бол бүх үзүүр үржлийн хөгжөхөд бол нэлээд тохиромжтой дуур амьсгал бол бүрддэг. За аяллаа мэдрэмжийн хувьд бол нарлаг. За гэхдээ бол ерөөсөө тийм халуун бол биш. Хүн амтан ч гэсэн харьцангуй бол цөөхөн болцдог. За хот дотор болон хотын гадуур Холливуд, Сайнлуу ч юм ингээ алхаад явхад бол нэлээд тийм тохиромжтой эвтих их айтах үйлрэл бол болцдгоо. За хувцсны хувьд бол яг л одоо хавартай адилханаар шорт бодуулах. За үүн дээр нэмээд нэг оройдоо өмсөх тийм нимгэн өмд цамцтай явж байхад бол их зүгээрээ гэсэн. За өвлийн хувьд бол 12 сараас 2 сарын хооронд бол болдог. За цас бол мэдээж юусоо орохгүй, температур тэг градусаас доош бол асар градус руу өрнөж юусоо байхгүй. Ер нь бол тэг градусаар юусоо очтгүй л дээ. Өдөртөө хэвшлэн бол 18 градусаас 21 градус хүртэл дулаан. За шөнөдөө бол 8 градусаас 12 градус хүртэл бол орчмын дулаан байдаг. За гэхдээ яг энэ үеэр хэрвээ та яг оройн цагаар далайн хэрэг дээр очих юм бол нэмэн тууцтай явах юм бол ханиад болон хатгах боломжтой байдаг. Яг бас градус шигэ бол байдаггүй. Яг далайн эргээр бол нэлийн сэрүүхэн салхитай байдаг учраас та хэрвээ яг энэ 12 сараас 2 сарын хооронд Лос Анжелес хот руу аялж байгаа бол за та яг өөртөө юм нингэн одоо өмд болон хувц бол авч явах бол шаардлага бол үүснэ гэсэн үг. За яг аяллаа мэдрэмжийн хувьд бол одоо шинэ жилийн уур амьсгал бол орцсон. Одоо дэлгүүр эцэг ч юм уу Диснейленд, Universal Park зэрэгээр бол явхад бол нэлээд гоё мэдрэмжүүдийг бол авах бол боломжтой байдаг. За ингээд энэ удаагийн бичлэг нь бол дуусч байна. Хэрвээ танд таалагдсан бол лайк болон subscribe-ыг дарцгаагаарай. За ингээд bye guys.